Энэ гурвын нийт тооттой гэдэг дүрм маань энэ дүрм бас их амархан дүрм. Тийм болохоор айгу хурдуурд явчих. За энэ нь болохоор юмны тиймний хувьд юмд бол гэсэн юмны хувьд гэсэн. Одоо миний хувьд, чиний хувьд те багшийн хувьд энэ компьютерийн хувьд гэдэг ч юм уу те. Ингэж яг монгол шиг ингэж орчуулдаг байгаа. За сэтгэл санхүүг нь харах юм бол энэ ч мэйши буюу нэр үгний ардаас ниёттэй буюу мэйши нь болохоор хүний талаар илүү их одоо ашигладаг гэж энэ бичсэн мэт. Хитүү Йокоцука буюу Хитото Канги Ару моно хабаташи каре синсе тэ юу гэдэг чи ха гэл эдний тухай бас их ашигладаг гэж бичсэн байна. За Иро цукай ката гэж яг энэ японочууд айгу ингээд одоо шинэ бидний хувьд тэнийг ойлгоход амархан харин одоо бүр одоо шар хүмүүст ч юм уу те Японоос бүр шал өөр өгүүлбэр зүйн бүтцтэй англи хэлээр ярьдаг ч юм уу Итали энэ төрөөр ярьдаг тийм хүмүүст болохоор айгүй ингэж нэг бүрчлэн Япончууд айгүйх заасан байдаг те дүрмээ тийм болохоор энэ дүрмөний тэнцээл орж ийн л та. Тэгээ хэдүүлээ тэгж айгүй айхтар нэг бүрчлэн орохгүйгээр угаасаа биднэрт байдаг те дүрм гэх юм уу биднэрт байдаг үг болохоор хэдүүлээ шууд явчих. この財布は古いですか？私にとっては大切なものです。 буюу ва гэдэг нь болохоор харин миний хувьд бол тийм харин миний хувьд бол この財布は古いですか? буюу энэ тийм төрөвчин одоо хуучин боловч 私にとっては миний хувьд бол гинэ одоо миний хувьд бол гинэ илүү хүчтэйгээр тийм кёчо гэж чинь бичсэн маш хүчтэйгээр харин миний хувьд бол гэдэг хүчтэйгээр хэлж байгаа байхгүй. Тайсэцэн монодес буюу чухал зүйлээ гэж байна. За хоёр нь болохоор за рин саны тоттева чүкоку ва кантан десу ка? 私にとっては難しいです. буюу ваг яаж ашиглах вэ гэдэг дээр энэ хэлээд байгаа юм л та. За энэ болохоор тайхи буюу одоо юмтай одоо харьцуулах үед тийм Мэрийн сан гэдэг өөр хүний нэр хэлэнгүүтээ ни тодтэва нааны га тийм одоо рин саны тодтэва эрийн саны хувьд бол ийм боловч одоо тийм одоо хин нэгний хувьд бол өөр хин нэгний хувьд бол ийм ээ гэж хэлэхэд ирээбүн болохоор рин саны тодтэва риний хувьд бол чүкокуго ва кантан десу ка буюу риний хувьд бол ва дээр анхаарай бол хятад хэл амархан боловч ваташины тодтэва миний хувьд бол хэцүү. Тэ миний хувьд бол хэцүү гэж илүү хүчтэй хэлэлтэй хэлэх нэ. За, рэбүний хааны хэдүүлээ. Ваташины тодтэ коно шигото ва тоттемо тайсэцүү дэс буюу миний хувьд коно шигото ва энэ ажил нь тоттемо тайсэцүү дэс гэхээр маш чухал. За дараагийн харъя. 子供にとって遊ぶことは学ぶことです。で、子供にとってгэдэг маань болохоор хүүхдийн хувьд遊ぶことはгэхээр тоглох нь学ぶことです буюу одоо сурах юм сурах зүйл юм тий сурах явц юм гэж хэлсэн байна. За, 外国人にとって日本語は難しいです. 外国人にとって буюу гадаад хүний хувьд те гадаад хүний хувьд 日本語は難しいです буюу япон хэл хэцүү гэж очиж